Тэгэхээр яг одоо Израильд Рош Хашаная буюу шинэ оноо өгсөн баярын өдрүүд эхлэж байна. Тэгэхээр эдгээр өдрүүдийг бас the Day of Judgment буюу шүүлтийн өдрүүд гэж бас нэрлэдэг. Тэгэхээр 10 хоногийн туршид хүмүүс Бурхны өмнө цаг гаргаж гимшдэг байна. Тэгэхээр ямар зүйлсээр гимшдэг вэ гэхээр яг хэрэг хийж байгаа баригдаа тийм шүүх хурал дээр очиж байгаа. Яг шүүгчийн өмнө зогсож байгаа тэр зүйлсээр Бурхны өмнө гимшдэг байна. Тэгэхээр энэ нь бидний амьдралын он жилүүд дуусах үед хүн бүр Бурхны өмнө, Бурхны шүүлтийн өмнө очих болно гэдгийг сануулж өгдөг байна. Хүн нэг л удаа амьдрал тэгээд шүүлтийн өмнө, Бурхны өмнө очих болно гэсэн үг бас байдаг. Тэгэхээр эдгээр 10 хоногийн одоо гимшлийн өдрүүд дуусны дараагаар Йом Кипур буюу бүрээ үлээх тэр бүрээний баяр болно. Тэгэхээр бидний нэрийг бүрээн дуугаар дуудахад бид аврагдах болно гэсэн дууг бас одоо санаж байна. Тэгэхээр Бурхны шүүлтийн өмнө хинч одоо зогсож өөрийгөө зүтгэж чадахгүй. Бид өөрсдийнхээ амьдралын он жилүүдийг эргэн харах юм бол маш олон гэм нүгэл, маш олон алдаанууд бидний амьдрал байсан. Тэгэхээр Иесус Христийн нэгүсэл Бурхны гайхамшигтай уучлал өгөөгээр хинч тэр шүүлтийн өмнө зогсож чадахгүй гэдгийг эргэн санацгаая. Тэгээ би ч гэсэн Бурхны өмнө гимшиж даруй зүсгэлээр эргэн ирцгээе. Яг л далайн даавлага мөнхөд эргэрүүгээ эргэн ирдэг шиг бид Бурхан руу бүгдээрээ эргэцгээе.